Та бүхний амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 16 дугаар хэсэг, чөтгөр Йохова 5 дугаар хэсэг. За. Адам хэрв чи тэр модноос жимс идвэл өөхөх болно гэж дууссан ба. За гэж байхад Исламын Коран сударт Адам чи их нэртэйгээ хамт диваажинд байхдаа энд байгаа бүх зүйлээс дуртайгаа чөлөөтэй таашаалтайгаар идэж болно. Гэхдээ энэ модны дэргэд бүү ойрт. Тэгвээс та хоёулаа залимун болно гэж Йехова одоо Аллах хэмэх бурхан хэлсэн гинэ. За монгол хэлэнд энэ залимун гэсэн үг нь залтан гэсэн үг. Тэгэхээр Адам чи энэ их нэртэйгээ тэр модонд хүрэх юм бол залтан болно шүү гэж Аллахт анхааруулж байгаа юм. За. Залтан гэсэн үг нь ухаантан, арга залтан, олон хүний ааш ивийг ологч гэх мэт утгатай байгаа юм монгол хэлэнд. За, Йеховагийн тухай яриагаа энд төр зогсоогоод гэж байна. Хүн яавал ухаантай, залттай болдог талаар эргцүүлэл гэсэн юм бичсэн байна. Нийгэмд мунхаг хүн олон байдгаас эд анхдагч уу, оюун анхдагч уу гэсэн энгийн асуулт дээр элдвэр маргасаар иржээ. Мэдээж эд матер анхдагч. Би одоо ухаантай хүн болох гээд эд матер анхдагч гэж яриад нь шүү дээ, тийм үү? За. Би болон оюуныг бүрэн бүтэн төгс авч явахын тулд эд маш чухал хэрэгцээтэй. Оюун чинь байхын тулд, ухаан чинь байхын тулд, тийм үү? Би чинь, эд чинь заавал амьсгалах хэрэгтэй. Заавал унтаж нойрсох хэрэгтэй. Заавал хоол унд уух хэрэгтэй. Заавал нар салхинд гарах хэрэгтэй. Нар салхинд гарч Д витамин авчих хэрэгтэй. Заавал идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй гэх мэт. Үүнийг ойлгохгүй оюунтай хүмүүс байдаг байна. Одоо оюунтай гэсэн мөртлөө энийг ойлгохгүй байдаг байхгүй. Товчхонд би асаргаанд байдаг. Бие асарч тойлж байх ёстой гэж. За, бүх болзолт зүйл мөнх бус үүнийг мэрэгэн ухаанаар харсан хүн зовлонгоос буцдаг. Энэ бол цэвэрших зам юмаа гэж бодоо. За нэг зураг тавьсан байна. Энэ настай хоёр хөгшин сайхан амьдарч байж л дээ. Ингээд эмгнийг нь байхад нь одоо юу гэдгийг цэцэг жимс одоо ингээд ургаж байж. Энэ хашаа ямар нэгэн асаргаанд байжээ. Эмгэн нас барсны дараа ингээд энэ хүний амьдралаас тэр цэцэг жимс өнгө бодог нь алга болчихжээ. Интернетэд нэлээд их одоо эргэлддэг зураг шүү дээ. За зургийн тайлбар дээр би юу гэж тавьсан бэхээр болзоо төр зуурынх. Тэр болзол гэдэг нь төр зуурынх. Асаргаатай байхад оюун ухаан цэцэглэж байдаг. Харин болзол асаргаа үгүй болвол хоосорн, сүүрнэ. Оюун ухаан буюу ухаан төр зуурих юм аа. Миний одоо ингээд юу гэдгийг жоохон ухаантай дүр үзүүлээд байгаа хугацаа маань өнгөрч байгаа. Би удахгүй ингээд юм мартдаг одоо юу гэдгийг сандаг тийм одоо юу гэдгийг хөгшин өвгөн болж хувирна. Тэгээд юм хийж чадхаа байна. Тэгэхээр миний энэ ухаантай байдал ч гэдэг юм уу, оюун ухаантай байдал нь төр зуурих гэдгийг би бас ойлгоод байна. За бодод оюун анхдагч гэж маргагчдын нэг юм мэдээж. Сүсгтэн олон бурхан эсвэл оюун анхдагч гэж маргадаг. Бурхан бүхнийг бүтээсэн гэж маргадаг гэдэг. Ухаан багшийнх нь бурханых эсвэл номлолд байна гин. Одоо бурхан номлол багшаас ухааныг авдаг байна. За. Нэг Буддагийн үгийг тавьсан байна. Орчуулга. Буддагийн сургаалын цуглуулга Дармападагийн 1-р бүлэг хосолсон бадаг шүлгүүдэд Будда сургасан гин. Нэг оюун ухаан бүх сэтгэлийн төлөвийн өмнө оршин. Тэдний тэргүүн нь оюун ухаан юм. Тэднийг бүгдийг нь оюун ухаан хийдэг юм. Хэрв цэвэр ариун бус оюун ухаанаар ярьж үйлдэл хийвэл тухайн хүнийг үхрийн араас тэрэгний дугуй дагах шиг зовлон дагах болно. Хаалтан дотор энийг муу санаа бие отно, муухар явдал бие хорлоно гэж товчилсан шиг байдаг. 2.
Оюун ухаан бүх сэтгэлийн төлөвийн өмнө оршин. Тэдний тэргүүн нь оюун ухаан юм. Тэдний бүгдийг нь оюун ухаан хийдэг юм. Энэ одоо юу гэдгийг нэг үгээ ахин дахин давтаад байгаа асуудал нь тэнэг хүнд сургаж байгаа юм шиг байгаа даа. Айгүйх одоо юу гэдгийг цаас одоо бих зай эзэлж штэ. Товчхон байж чадахгүй. Хэрв цэвэрхэн оюун ухаанаар хүн ярьж үйл хийвэл тухайн хүний хизээч холдохгүй сүүдэр шиг аз жаргал дагах болно. Сайн явах санааных аз жаргалтай явах сайн санааных энтер гэж товчилдог байна. За энэ номлол өөгүй сайн мэд боловч бурхны биш эгэл хүний оюун ухааныг эхнээс нь юу тэтгэдэг ямар болцолтой тухай хаалга. Тэгэхээр тэр цэвэрхэн оюун ухаантай хүн гэж одоо ямар юм байна? Бурхан биш юм бол тий их л сонирн байна тийм үү? Оюун ухаан угаасаа эхлээд юу гэдгийг шууд цэвэрхнийг нь авч ашигладаг юм уу? Муу мухаг нь авч ашигладаг юм уу? Тийм сонголт нь шууд байд юм уу ч гэдэг юм тий. За буддаа хэлсэн байна. Бадам цэцэг усанд төрж ургахдаа шавраар бохирдолгүй уснаас дээш гарч ирдэг. Би түүн шиг энэ хорвоод мэндэлж энэ хорвоод өсөхдөө хорвоог даван гарч хорвоогийн бохирдолгүй амьдарсан. Энд би хорвоогийн муухайн дунд цэвэр ариуна хадгалсан гэсэн санаа. За шим тижэл элдв түмэн бодис оюун ухааныг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл цэвэр ариун оюун гих бадам цэцэг гой тэр бохир гих намгаас холддоггүй. Бохир намгийн шим тижээлээр амьдэрдэг. Нэг тийм иш гээд суруулаараа ингээл үнцээр ингээл тэр намгийг сорж идэг тийм үү. Гал. Мөн цэвэр ариун гэж батлах оюун нь төрөх боломжтой намг нь бохир бузар газар биш харин болзолтой, баланстай аль нэг бодис нь хэтэрчгсэн орчин биш шиг байж таарна. Тэр намг бол Гутама Будда өөрөө юм гэдэг. Ус хөрс хоёр бол хоол, бохир нэртэй боловч амьдралын найрлага орц. Ус хөрсөн дээр амьдрал ургана, цэцэглэнэ. Харамсалтай нь Будда энэ хорвоод арчаагүй нялх нойтон төрөөд өлзийтэй эцгийнхээ асаргаа хайр халамжид эрүүл саруул хүгүн болсноо марчихжээ. Өөрөөр хэлбэл бадам цэцэг шиг Будда маань нөгөө бохир намгийн шавраа сорж газрын шим тижээлэр өндийснөө марчихжээ. Бохир хорвоо намга балиар заваан гэж дууджээ. Энэ одоо юмыг балиар заваан гэж дуудаад байдаг шалтгаан өөрийнх нь нэрэнд нь байдаг шиг байдیں۔ Өөрийгөө гутам шиггүй харин хорвоог ой гутам шигтэй гэжээ. Тэр гутама шиггүй гутама шигтэй гэдэг тийм. За нэг амар зураг тавьсан байна тийм үү. За энэ хүүхэд цаашдаа тун сайн асаргаа хэрэгтэй болно. Харваас эд эрдэс дутжээ. Сирид өрнөж байгаа дайнас болж төрөлхийн тураалтай төрсэн хүүхэд AFP фото 2017 гэж байгаа. Энэ хүүхдийг ийм зовлон дунагсан хүн бол мунхаг ядуу эцэг их. Хаалтан дотор Аз дутжээ. Бурхан ивээсэнгүй. Нөгөө аллах нь ивээсэнгүй штэ гэж байгаа. За шим тижээлийн буюу эдийн дутагдал нь тархины үйл ажиллагаанд хамгийн их нөлөөтэй. Бүрэн төгс оюун бүрэлдэх боломжгүй. Тархины тураалтай буюу саажилттайж төрнөө. Ийм болвол булчин болон хөдөлгөөний хүндрэлүүдтэй өөрийгөө арчилж явж хөдөлмөрлөж чадахгүй нэр өөрийгөө ч илэрхийлэх чадалгүй эрх биш хүн дүртэй юм төрнөө. Будда хүн дүртэйгөөс гадна бүр бие сайтай хүн болж төрсөн биз дээ тийм үү? Буддач байна уу хинч бай хүний төрлийг ологч хорвоод шууд ухаантай чадaltaй төрдөггүй. Эцэг эхийн өгсөн хаалдан дотор өмхий шавартай зүүрлсэн асаргаа хоол хүнс заавар сургаал үг хэл соёлоо сурж өөрийгөө илэрхийлэх юм бүтээх чадварыг эзэмшнэ. Буддагийн хэлсэн үг би эцэг эхийн хайрлсан эрүүл сайхан бие эдис дархлаа хайр инэрл хорвоог толдох оюун хоол хүнс эд хөрөнгө хорвоогийн илдэг оролцоогүй өөрийн хүчээр сайн сайхан ариун хүн болсон гэж хэлсэнтэй агаар нэг юма. Эсвэл би та нарын бохир хорвоод чинь бишрэлгүй нэгэн гэсэн тэ адил шиг. Хаалт дотор бишрэлгүй ач тусыг санахгүй байх. Энэ хатуу хорвоо дээр ирээд гэгэрээд явлаа гэсэн юмаа санахгүй байх ч юм уу. Хорвоо тэр хүнийг гэгэрүүлж чадсан байна гэдэг юм тийм. За өөр юм ярих гэж байгаа болохоор ийм 3 цэг тавьсан байдаг. За нэг зураг тавьсан байна. Ийм ашерах гэж байгаа.
За 6-ны тайлбар. Канан газар нутгийн охин тэнгэр Ашерах. Монгол хэлэнд асрах охин тэнгэр гэж хэлж болохоор шиг байна. Яг аргагүй асрах охин тэнгэр гэж хэлж болохоор шиг байна. Асрах гэж байгаа. Асрах гэдэг нь хайр, асаргаа, өргөх, өсгөх, дээшлүүлэх, аврах гэсэн утгатай. Цаашлаад асар гэр орон гэсэн утгатай. Яагаад вэ гэхээр энэ асрах үйлийг гэртээ хийн. Гэртээ очиж асруулна, эмнэлэгтээ очиж асруулна гэдэг ч юм уу, тийм үү? Тэгэхээр гэр орон гэсэн утгатай. Тэгээд дээшлүүлэн энтер гэж ярихыг бодоход энэ дээш диваажин гэсэн утгатай. Тэгэхээр энэ диваажингийн охин тэнгэр байх шиг байдаг. За асралт хайрхан тийм үү? Завхан аймагт бий. Нөгөө Баал бурхан буюу аянганы эзэн Завхан аймагт байдаг. Тэгээд бас асралт хайрхан гэсэн уул Завхан аймагт байдаг гэсэн юм яриад байгаа. Би Завхан аймгийн хүн биш. Завхан аймгийн гэж рекламдах шалтгаан байхгүй, зүгээр л судалгаагаар Завхан аймагт тэр юу гэдгийг эднэр гэр бүлээрээ хурж ирээ суудсан шиг байгаад байгаа юм. За англи хэлний raise гэсэн үг ба raise kids гэж байгаа. Энэ хүүхдүүдийг асрах гэсэн үг ба. Оросоор раисаж гэдэг. Энийг араас нь унших юм бол асира болно. Эсвэл асараху болно тийм үү. Тэгэхээр мэдээж англи хэлний kids гэдэг нь ард нь орж явахад монгол хэлний хүүхдүүд гэдэг нь урд нь орно. Тэгээ хүүхэд асрах гэж ярина. Тэгэхээр энэ зүгээр англи хэлтэй холбоотой үг байгаа юм, асрах гэдэг нь. Гэтэл энэ ямар нэгэн байдлаар тэр эртний одоо юу гэдгийг Каны газар нутагт байдаг Ашерахтай холбоотой байж магадгүй гэсэн таамаг байгаа даа. За асрах нь эмэгтэй хүний ахиу шинж, эрчүүдийн хамгийн их хүсдэг үйл үүрэг юм а. За энэ дээр би нэг тийм бичлэг үзүүлчмээр байна. За энэ нийтдээ бичлэг байдсан шүү дээ нэг интернетэд. Миний нөхөртэй миний оронд хамт амьдрмаар байгаа хүүхэн чамд гэж хэлэхэд өглөөн зориолт гэрээ цэврэл хоол ундаа хий. Хүүхдүүдээ 7:24 үсэг өвдвөл асар тижээ хувцас нугаа гэрийн цэврэл 18 жил тасралтгүй хийн. За хүүхдийнхаа тоогоор дурлалт хар хүүгийн хээ заваарсан бандаа шиг шивэрсэн оймсыг мугаа. Баасаа нялсан жолонгийн сойзор үр тэр чам. За тий. Тэгэхээр чин энэ эмэгтэй хүн юу гэж яриад байна нөхөр? Би ийм сайхан асралтай хүүхэн байна. Тийм үү? Чи тэгээд одоо юу гэдгийг зүгээр нэг бов салтааных нь асуудлыг шийдэж байгаа төдий. Би бол жинхэнэ асралтай ч гэдэг юм. Тиймэрхүү реклам цацаад байгаа байхгүй. Санийх ч болов нөгөө киноны реклам шүү дээ, тийм үү? За тэгэхээр чин ийм асралтай хүүхнүүдийг одоо юу гэдгийг эр хүн илүү хайрладаг байгаа. Хайрлах ёстой юм байгаа юм. Одоо юу гэдгийг тэр оймос одоо аимшигтай үнэрүүд байдаг шүү дээ. 5 үнэр ч үлээ. Толгойн үнэр, амны үнэр, салтааны үнэр, тэр сугны үнэр, хөлний үнэр ч гэдэг юм. Тэр үнэрүүдийг чинь ингэж одоо юу гэдгийг дарж байдаг ч гэж байгаа. Эсвэл ерөнхийдөө бол жоохон арчаагүй эрхтэй хүн л өмхий байдаг шүү дээ, тийм үү? За тэр үнэр мөнрийг чинь ингээл арилгаад чамаа угааж одоо юу гэдгийг хайрладаг тэр эмхтэйг л та хамгийн ихээр хайрлах ёстой. Тэр бол Ашерах гэдэг. За Ашерах бол аянганы эзэн Баал бурхны ээж юм гин. Тий. За тэгэхээр тэр отхон тэнгэр хайрхны одоо ойролцоол ээжийнх нь бас нэг ууланд байх нь шүү дээ. Тэгээд тэр бүр тэр Завхон буюу Завхунд байх юм. За Буддагийн эцэг шуд тохона данаг нь шудраг Будда гэсэн утгатай. Хаан хүүгээ анханаас нь хэтэрхий ихээр хайрлаж гаргалгүй ордондоо хорж элдв тансгаар хүрээлүүлснээс болж ямар нэгэн ажил эрдэм сураагүй өвчин насны зовлон үхэж хатах гэх мэт амьдралын наад захын ухаан мэдлэгч байхгүй хүнийг бүтээсэн байна. Тэгээд амны зоргоор хамаг амьтны тусын тулд хайр инрэл ярьсан гэрээсээ явсан хааны хүү олонний анхаарлын дунд орчихжээ. Хорвоо тэнэг хүн, зовсон хүн, ноёныхоо дарамтаас гарах гэсэн дорд кастад шаналсан шовдор хүмүүс олон тул дагах хүн мундсангүй. Үүнтэй адилаар Ашерах Эл2 элбэрэлтэй асралтай эцэг их байж хүүгээ эрхийн балай болгосон шиг байдаг. Эрхийн балай гэсэн үг нь орос хэлэнд избаловны зөвхөн өөрийн дур хүсэлд ирмэлцлээ биелүүлэхэд дассан. Биел чухал би эрхэм гэсэн маягаар завхарсан тэнэг дүү болгосон шиг байдаг. Баал бусдыг өөрийн боол болгож бурхтын хаан болно гэж гэрээсээ явдаг. Баал хаалтан дотор монгол хэлээр татвар торгуул гэсэн үг.
Үнэхээр хүчтэй тул бусад бурхад өвдөг сөгдөв гэжээ. За та нар татвараа төлөөч гэж байгаа. За энэхүү асаргаа хэтэрчих тохиолдол бие тул өөрөөр хэлбэл тэр Деважин гэсэн юм чинь хэтэрчдэг байхгүй юу? Тийм үү? Би тул хар хүн үр хүүхдээ хувиа хичээсэн харлаган зантай бодолтой болцохоос сэргийлэх хэрэгтэй. Бага наснаас нь ажил хөдөлмөрт сурах, хорвоотой танилцуул, хайрл, хүндэл. Жохон одоо юу гэдгийг ажил хийж л байлгах юм бол одоо юу гэдгийг жохон ухаантай болох гээд байдаг гэж би бодоод байгаа. Гэхдээ айгүй хэцүү л дээ одоо яг одоо юу гэдгийг яаж хайрлах вэ, яаж хүндлэх вэ? Хэцүү шүү дээ. За тэр гэр бүл судлаач гэдэг юм уу одоо гэдэг янз бүр хүмүүс нь энд тайлбар өгөх байх. За өнөөдөр энд хүн нийгмийнхээ асаргаанд байдаг гэд зогсъё. Анхаарал тавьсанд баярлалаа.